Үзэгчдийнхээ нойрон аймглан айлтгын улс төрчин манлайлагч зорилттой телевизийн төслийн цуврал нэвтрүүлгийн пүрэв гарагийн дугаарыг үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Одоо хэдхэн хоногийн дараа монголчууд маань бас уламжлалт төрт ёсны уламжилт сайхан сар шинийхэн баярыг тэмдэглэх гэж байна. Сар шин гарах гэж байгаатай холбогдуулаад хүн болгон л эрвэхээр амьдралаа өөдтэй өнгөтэй байлгах гэж тийм ээ. Одоо шинэ гарч байгаа жилдээ бас ерөөл дүүрэн байлгах гэж хичээл зорж байгаа. За түүний хажуугаар бас ард түмний маань энэ баяр ёслолын үеэр хэрээс хэтэрсэн тодорхой хэлэх юм бол одоо үрлэгэн байдал одоо оновчгүй зохицуултууд бас нэлээд түгээмэл байдаг. Үүн дээр бол манай залуучууд бас аль болохоор иргэддээ хэрэг болохыг санааг дэвшүүлэхээр энэхүү мэтгэлцээний хийсэн байгаа. Тэгэхээр сар шинийн баярыг зөв хандлагаар тэмдэглэн өнгөрүүлэх гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд оролцогчид маань бол дөрөөр хоёр багт хуваагдаж энэхүү мэтгэлцэн. За өнөөдөр хүргэж байгаа мэтгэлцээний гол шийдэл бол за сар шинийн оргил өдрүүд буюу шинийн 1, 2, 3-нд за автомашины дугаараар хязгаарлах нь зүйтэй гэсэн шийдлийн хүрээнд хоёр тал болон мэтгэлцэж байгаа. Ингээд өнөөдрийн нэвтрүүлгээ үзэгч та бүхэнд хүргэж байна. Хотод ч сар шин өргөн дэлгэр болд юм байна. Ах нь ингээ хөдлөе дөө. За. Үгүй яа, сууж гараа. Хүй, анхудаа ирж байгаа мянгад малчаахта ямар бэлэг өгөх юм бэ хоёлаа. Харин ээ. Баргийн тоохгүй дээ. Минийхөө бэлгэндээ явлаа. Тэглээ. Хондан цагаана бэлгэлвэл ямар уу? Нэрээ тгий. Алинаш. Хурвыны даллаг болсон хондан цагаан картаа дэлгье. Шинэхэн гарсан Unitel-ийн картаар шинийн 8-ны дотор амжид цэнэгэл байс. Дахин арвжих давхар бэлэгтэй дандаа үржих ариун бэлэгшээлтэй юм аа. Ах минь. Гэлала. Тал дүүрэн бэлчих хундан цагаан сүргээс таалан бэлэгшээж хургахтай хонь нэгийг зүсэлье ахын. Сар шинийн бэлгийн карт худалдаанд гарлаа. Хундан цагаан бэлгийн картаар шинийн 1-ээс 8-ны хооронд дансаа цэнэглээд цэнэглэсэн картын нэгжээ 2 дахин арвижуулан аваарай. 10 ширхэг бэлгийн карт бүрт нэгийг бэлгэнд. Сар шиндээ сайхан шинлээрэ. Unitel Group. Тоо сүл гэсэн хоёр талтай аль нэгэ хэлнэ. Шидэд айлгын талыг авсан нь дуртай талаас сонгох эрхтэй. За талаа хэлээрэй. Сүлд танах тоо юу те? За сүлд байна. За сүлд. Нийтдээ 3 баг тоглолоо. Шууд эхлэх үү? Зүрх хүчний өдөрлөгч. Батчимэг. Гişүн. Мэмэрд орж. За ерөнхий сайдын баримтлалын ихтгэл. Дахин зарлагдсан шийдэл. Цагаан сарын шинийн 1, 2, 3-нд хотын захын хорооллуудад нийтийн тээврийн хэрэгсэл үн төлбөргүй үйлчлэх шаардлагатай гэдэг ийм шийдэл байна. За энэ шийдэл дээр нотлохын засгийн газрын байр сууриас тоглоно. За ингээ хүрээллийг бол шийдэл дээр тодорхой зааж өгсөн учраас нэмэлт хүрээл тогтоох шаардлагагүй гэж ütсэн байгаа. За ингээ тодорхойлолтуудыг хийж өгсөн. За шинийн 1, 2, 3-ыг өдөр мэдээж хэрэг уламжлалт цагаан сарын баяр эхний 3 өдөр гэж бэлгийн тооллын эхний 3 өдөр гэж тооцож байна. За хотын захын хорооллуудад гэдгийг бол баг тойрогоос гадагших хэсгийг бол хотын захын өөрөлдөл хотын төвөөсөө гадагших хэлбэр байршлуудыг бол ерөөсөөр оруулж тооцно гэж бодсон. За нийтийн тээврийн хэрэгсэл үн төлбөргүй үйлчлэх шаардлагатай гэдэг бол иргэдэд үйлчлэх хөдөл ямар нэгэн мөнгөн бол мөнгөн хэлбэр урамшуул авахгүй гэдгээр шууд ойлгоно. За ингэж яагаад заавалчгүй цагаан сарын шинийн 1, 2, 3-нд үн төлбөргүй зорчих шаардлагатай юм бэ? Үн төлбөртэй байснараа ямар алдагдал хүрэх гээд байгаа юм бэ гэдэг дээр нотлохоо нэгцаалт өгдөг гэж. За Улаанбаатарт бол өдөрт 138 чиглэлд за 795 автобус за 36 троллейбус үйлчилдэг ийм ба. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ нийт үйлчилж байгаа за 800 гаруй тээврийн хэрэгсэл нь өдөрт бол 428.3 мянганд үйлчилдэг гэсэн. Энэ бол өдөр тутмын. Өөрөөр хэлбэл хүмүүсэнд автомобилчтай. Тэгэхээр энэ цагаан сарын өдрүүд бол үүнээс илүү онцлогтой. Яагаад гэвэл хамаатан савдандаа зологдог, учирдаг. Өөрөөр хэлбэл маш чиглэлүүд өөрчлөгддөг юм өдөр. Тэгэхээр энэ өдрүүдэд бол энэ зорчих урсгал бол доорож 2 дахин нэмэгдэх гэсэн. Өөрөөр хэлбэл 600-аас 700 мянган хүнд бол үйлчлэх шаардлага гарч байгаа гэж. За нөгөө талаас нь аваад үзэх юм бол энэ хүмүүсийг заавалч нийтийн тээврээр үйлчлэхгүйгээр задгай байвал ямар байх юм бэ гэх юм бол за Улаанбаатарт яг статистик мэдээллээр энэ 2012 нэмдэ 229 мянган хувийн автотээврийн хэрэгсэл байгаагаас 177 мянган хувийн хвшлэх байна гэж. Өөрөлдөө хувь хүмүүсээ.
Тэгээ яг ингээд сүүлд гарсан мэдээллээр үл юу гэж юм бэ? Улаанбаатарын нийт зам дээр хүн болгон яг өөрсдийнхөө машинтай бүх нийтийн тээврийн хэрэгслийг ингээд угсраагаар нь зогсоох юм бол зам нь хөрөлцөхгүй гэж. Явахгүй зогсоо шүү дээ. Гэтэл тэр нь яваад ихлүүл юу болох вэ гэж. За тэгэнгүүт бидний мэдгээр бол цагаан сарын шиний нэгэнд бол ахмад наснууд очиж золох хэрэгтэй. Тэр золголтоор бол нэг айлтчих гэж бол дунджаар 4-5 цаг төгжирч байна гэж. Тэгэхээр өөрөөр бол энэ баярын өдрөө баярлж чадахгүй замын төгжрөлд өнгөрөөх нь зөв юм уу буруу юм гэж. За тэгээд энийг үгүйхийн тулд бид нар 3 аргумент төвшүүлж байгаа маа. За нэгдүгээрт нь бол нийтийн тээврээр зорчих сэдлийг төрүүлэх хэрэгтэй юм гэж. Нийтийн тээврийн хэрэгсэл бол байгаа угаасаа байгаа. Тэр өдрүүдэд зорчиж бол. Гэхдээ яагаад заавал илүү сэдлийг төрүүлэхийн тулд үнэгүй ойлгох шаардлагатай гэж үзэж байна. Жишээлх юм бол нийт иргэдээ 20% нь бол за нийтийн тээврийн хэрэгслээр зорчих нь зөв юм байна гэж бодоод зорчлоо гэж бодоход үлдсэн 80% нь тээврийн хэрэгслээ хувьдаа унаад гарах юм бол төгсрөл ялгаагүй нэмэгдэн тэр хүмүүсийн ашиг нь харахгүй гэж. Тэгэхээр энэ сэдлийг илүү нэмэгдүүлж илүү олон хүнийг нийтийн тээврээр явуулахын тулд үнэгүй олгоё гэж 3 өдрийн туршид. За тэгэнгүүт 3 өдрийн туршид үнэгүй олгоход бол нэг өдөрт бол 111 сая орчим төгрөгийн зардал гардаг. Тэгэхээр нийтдээ 330 орчим сая төгрөгийн зардлаар энэ асуудлыг шийднэ гэж. Тэгэнгүүт магадгүй сөрөгчдөөс нь гарч ирэх байх л та. Алдагталд орж ийн төрийн мөнгийг ингэж дэмий өрөх шаардлагагүй татварын мөнгө. Нөгөө талаас нь үзэх юм бол энэ 428 мянган хүнийг за дунджаар 5 цаг төгсөрнэ гэж үзээд тооцоход бол 2141 цаг болж байгаа. Энийг ажлын цагийн хөлсний хамгийн бага хэмжээгээр 1142 төгрөгөөр үржих юм бол нэг өдрийн дотор бол 2 тэрбум 445,593 төгрөгийн зардал орж байгаа. Энэ төгсрөл. Тэгэхээр ийм олон ард иргэдийнхээ явг бид нар 8 дахин хуваагаад 300 сая төгрөгөөр шийдчихээ л гэж. За хоёрдугаарт нь бол бид нар замын төгсрөлийг бууруулах юм байна гэж. Нэг автобусанд бол 30 секунд байна гэж. Нэг автобусанд бол дунджаар 40 хүн суулгалаа гэж. Энэ хамгийн багаар тооцож байна. 40 хүн гэж тооцоод за тэр 4 хүмүүсээр нь нэг машинд орохоор л гэж бодоход энэ бол 10 машин гэсэн. Нэг машины 3 м урттай гэж тооцсон бол 30 м урт төгсрөлийн цавааг нэмжээ гэсэн. Харин тэр хүмүүс чи автобусын дотор байх юм бол 12 м урт. За дунджаар яг нэр мэд 12 м урт төгсрөлийн цаваа олж 3 дахин богиносч байна гэсэн. Тэгээ ингээд наазахын энгийн логикт өгнөлтүүдээс л энэ харьцангуй ашигтай юм а гэдэг нь харагдаж байгаа юм а. За 3 дугаарт нь бол өв уламжлалыг дээдлэх суралцахын боломжийг олгоё гэдэг юм аргументыг төвшүүлж байгаа. Манай гишүүн дэлгэрүүлээ ярина. Нийслэлд байгаа хүн амын маань гэр бүлийн дундч одоо тоог авч үзэхээр дунджаар одоо 4 одоо хүнтэй тийм өрх байна гэсэн тоо гарч ирж байгаа. Тэгэхээр эндээс бид нар хүүхэдтэй хүмүүс байгааг маш сайн одоо тооцох хэрэгтэй юм аа. Тэгэхээр хүүхэдтэй хүмүүс байна гэдэг маань илүү онцгойлон одоо ая тухтай байдлаа сонгох магадлал өндөртэй байдаг учраас тэгээд түрүүн яг хэлсэн байгаа тэр нийтийн тээврийг хэрэглүүлэх сэдлийг төрүүлэх маань бас нөгөөтэйгөр хэрэгтэй мэ гэж ярьж байгаа боловч өнөөдөр 7 хоногт нэг удаа машины хязгаарлалтай байгаа учраас тодорхой хэмжээний иргэд маань нийтийн тээврийг бол хэрэглэж байгаа. Гэхдээ тэрнээс үүдэлтэйгээр сэдэл үүсээд байнга хэрэглэх үнэхээр тийм сонирхол байгаа юу үгүй юу гэдгийг бид нар харах юм бол тэр нь бас учир дутагдaltaй учраас энэ одоо шийдэл дээр манай сөрөг хүчний зүгээс бол оновчтой шийдэл гэж үзэхгүй байна. Тэгэхээр нийтийн тээврийн маань үйлчилгээ болон 5 тухайн байдал өнөөдөр энэ асуудлаа шийдээгүй тохиолдолд энэ зүйлийг хийх нь оновчгүй зүйл юм а гэж харж байгаа. За хоёрдугаар автобусны буудлаар за үнэгүй хүмүүс хэрэг суулаа гэж ботход автобус маань шөнийн 1 2 3-ны захын хороолуудаар буулаа гэхэд эргээд тэндээсээ ахаа цаашаа алхахад тодорхой хэмжээнд хүүхдүүдэд авч явж байгаа гэр бүлүүд дийлийнхэнд байх учраас энийг бол иргэд маань хэрэглэх магадлал одоо маш багатай маа гэдгийг эндээс харж байна. Үнэгүй хэрэгэлсэн тэр хөрөнгө маань мэдээ төрөөс гарна гэдэг утгаараа бас одоо иргэдийн татварын төлсөн мөнгнөөс энэ ийхүү олгодох боловч яг хэрэглээн тийм өндөр байхгүй учраас энэ нь бас эргээд төрд гарах зардлынхаа хувьд ч гэсэн нэлээд өндөр одоо оновчгүй тийм зардал гарах боломжтой гэж харж байна. Харьцангуй өмнөх жилигээ бодвол шинэ замуудаас тавигдсан. Тийм учраас бидний шийдэл болохоор хүмүүстэй илүү одоо сурчилгааг явуулаад тэр мөнгө зарцуулах мөнгө бүгдээрээ бие биенээ хөндлөж харьцаа нэг нэгэндээ зам боломжийг тавиад яг ийхүү харьцаж өөрсдийнхөө нийт хувийн машинаараа явах нь илүү оновчтой шийдэл юм а гэж үзэж байна. Энэ нийтийн тээврийн үйлчлэгийг үн төлбөрөг болгосноор энэ болохоор иргэдийн цагийн хэмнээ бидний тооцоолж үзснээр болохоор цагаан сарын эд ачаалттай үеэр болохоор иргэд ойролцоогоос 4-5 цаг зорчиж өдөрт 3-4 айлд одоо
золгодог. Хэрвээ бид нар нийтийн тээврийг үн төлбөрийг болгочих юм бол автобусыг дамжиж явсаар дамжиж одоо маш хурдан хугацаанд 7-8 одоо айл ахмад насанд очиж золгох боломжийг олгож байгаа маа. Энэ нэг талаас зөвхөн цаг хэмнэж байгаа юм шиг харагдаж байгаа боловч нөгөө талаас болохоор иргэдийн бас галаас нь мөнгөийг хэмнэж байна. Мөнгөийг хэмнэж байгаа учраас энэ болохоор иргэд илүү стресс багтай, илүү одоо цаг хэмнэсэн иргэд бүх талаас нь ашигтай. Энийг үн төлбөрийг болгох юм бол энийг одоо төлөх юм болохоор иргэдийн өгсөн татвараас гарнаа. Энэ болохоор төр дарамт учруулна гэж хэлээ л дээ. Ерөнхийдөө өдөрт одоо нийт одоо автотөрийн хэрэгслүүдийг одоо үн төлбөрийг болгох юм бол өдөрт нэг 110 сая орчим төгрөг болно гэж түрүүн хэллээ. Ерөнхийдөө жилдээ болохоор төрөөс хувийн компаниудад 27.7 тэрбум нөхөн олгор олгож байгаа. Өөрөөр хэлэх юм бол хувийн компаниуд нь одоо жилд олж байгаа одоо ашигасаа 2 дахин их юм. Харин төрийн одоо өмчит компаниуд нь болохоор 17.1 тэрбумын одоо нөхөн олгор олгож байгаа. Жилд ийм их хэмжээний одоо нөхөн олгор олгож байхад одоо сар шинэ 3 өдөрт одоо нийтийн тээврийг үн төлбөрийг болгох нь төрд болон одоо юу нь болохоор төдийлөн тийм дарамт учруулахгүй гэж бид нар үзэж байна. Мэдээж өв уламжлалаа дээдлэх боломжийг олох тэр асуудлыг нь бол сөрөгчний зүгээс бол дэмжиж байна. Гэхдээ автобусыг буюу нийтийн тээврийн хэрэгслийг үн төлбөргөө болгох нь бол энэ өөрөө өв уламжлалаа дээдлэх боломжийг олгож байгаа гарц бол биш юм аа. За наазах нь бүгдөө бодоод үзээ л да цагаан сараар цэрлэх яс гэж байдаг шин. Хараалын буюу бүдүүлэг үгнийг эндээ хэлэхгүй байх, хэрэлдэхгүй байх гэдэг тийм. Тэгтэл нөгөө нэг замын төгжрлээс болоод яадаг вүлээ. Хөөй гээл нөгөө нэг пэгэр хэлсэн үгээ хэлээл чи зайлаач чи ингээч тэгээч юу нөгөө өв уламжлалт гэх мэтчлэн ийм асуудлууд болдог. Энэ асуудал бол мөн автобусны жолооч ч гэсэн адилхан. Нөгөө автобусны жолооч нь чи замаас зайлгээл тэгэл хоорондоо уралдаал тэгэл нөгөө муухай үгээ хэлэл янз бүр болдог шүү дээ тийм ээ. Тэгтэл бид нэр сөрөгчний зүгээс үүнийг мяцаах ямар асуудлыг төвшүүлж байгаа гэхээр яг бол төлбөргүй байлгах нь бас асуудал. Яг юм бол бид нар 9 сард юу болсныг санаж байгаа ш тийм ээ. 500 төгрөгийн тасалбараар автобус дамжаа сууж ирсэн шүү дээ тий. Ядаж яагаад 500 төгрөг гэж болдгоо юм. 500 төгрөгийн нэг тасалбар аваад тэгээд автобусын дамжаа суучих л та нэг гарц юм байж болж байна. Нөгөө гарц гэх юм бол бид нар заавал автобусаа үн төлбөргүй болгоод хүмүүсээ автобусаар үйлчлүүлээч гижиж төгжрлийг бууруулж өв уламжлалаа дээдлэх боломжийг хүмүүст олгох гээд байгаа юм бол яагаад бид нар зөв автобусаа үн төлбөртэй хэвээр нь орхичоод нөгөө автобусанд өгөх гээд байгаа татаасаараа иргэддээ соёлтой байхыг сурталчилж болохгүй гэж харьцуулсан байдлаа. За ингээд соёлгүй байгаад ийм хараалын үг хэлснээрээ бид нар ийм нөхцөл байдал үүсгээд энэ бүгдээрээ тодорхой хэмжээгээр анзаараад үзье л да. Төгжрөл үүсгэж байгаа хамгийн том нэг шалтгаан байвал нөгөө автотээврийн оцол байдаг шүү дээ. Одоо нийтийн тээврийн хэрэгсэлд өгж байгаа дараагийн няцаалт маань бол энэ нийтийн тээврийн хэрэгсэлд өгж байгаа татаас нь төр дарамт учруулахгүй гэдэг юм л да. Нөгөө туслыг хураавал даглаа гэдэг үг байдаг шүү дээ. Дарамт учруулахгүй үгүй гэж ах юм бол тэгэл ерөөсөө нөгөө оюутнуудынхаа 70,000-ыг тэгэл дарамт учруулахгүй гэж шалгуургүйгээр өгөөл нөгөө эхчүүдийнхээ мөнгийг нэмэл ерөөсөө дарамт учруулахгүй гэдэг байдлаар хандаад байвал одоо ялангуяа ийм эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байгаа нөхцөлд бол бид нар ерөөсөө хэмжиж болох бүх зүйлийг хэмнэх ёстой. Тийм учраас заавал үнгүй бай гэдэг энэ байдлаасаа татгалзаач ээ. Монголчуудын онцлог маань өөрөө илүү одоо тав тухтай гоё тансаг байдлыг илүү эрхэмлдэг тийм нэг бас монголчуудын өөрсдийн нэг онцлог байгаа. Энгийн байдлаас илүү айл болох бусдаас илүү гоё байж илүү тийм хэрэглээний талын нэг энэ онцлогийг нь бодож үзсэн ч тэр хоёрдугаарт одоо хүүхдтэй залуу гэр бүлүүдийн хөдөлгөөн маш их ихсэх учраас түрүү чи хэлсэн нэгдүгээр аргумент маань болохоор нийтийн тээврийн маань 5 дахь ариун цэврийн асуудал маань өөрөө ийм байдалтай байхад үйлчилгээг үнэнгүй байсан ч гэсэн хэрэглэхгүй байх нь тодорхой байхад тодорхой юм гэсэн нэгдүгээр аргумент хахад энэ аргументээс урган гараад ийхүү иргэд ашиглахгүй байгаа нийтийн тээвэр дахиад төрөөс зардал гаргах нь өөрөө эргээд асуудал дагуулж байгаамаа гэсэн зүйлийг би дэвшүүлж байна. Тэгээд дараах нь болохоор түрүүн бас хэлсэн байгаа. Иргэд маань ерөөсөө хамгийн гол нь бусдыгаа хүндлээд биедээ зай тавьж өгөөд бусдад би садаа болохгүйгээр машина байрлуулахаас ахгуулаад явж байхдаа ч гэсэн маш юм соёлтой харьцаад язаж урсгалаа сөрөхгүй байх тийм ээ. Эргээд нэг хүнд зай тавиад гаргаад өгчих. За машина зөв байрлуулсан. Эдгээр тохиолдолд бол ерөөсөө миний бодлоор
энэ түгжирлийн асуудал бол илүү амархан шийдэгдэнэ. Бас эргэн тойрныхоо хүмүүсээс нь асууж үзэж байхад бол машинтай хүмүүс бол ямар тохиолдолд бид машинаа л унаад явна гэсэн хариу гарч ирсэн байгаамаа. Тэр нь шиний 1 2 3-нд заавал ч үн төлбөргүй явуулах юм үнэтэй явуулах юм. Хамгийн гол нь явуулах юм бол ямар ашигтай, явуулахгүй бол ямар алдагдaltaй байгаа юм бэ гэдэг дээр л харьцуулт гарч ирэх байхаа гэж бодож. Тэгээд сөрөг хүчний зүгээс бол нэлээд хэдэн бас нэг тийм логик алдаанууд гарч ирлээ гэж ойлгож. Тэгээд эдний нийтийн тээврээр явахгүй байх шалтгаанууд юу гэхээр монголчууд бол нэгдүгээр ая тухтай зүйл дуртай гэж хэлж. Тэгээд энэ 5 дахь бидэг ойлголт бол дулаан аюулгүй байхаасаа гадна түргэн шуурхай гэдэг чинь бол 5 дахь байхгүй. Ер нь бол хичнээн сайхан машин дотор 5 цаг нам зогсоод тэр баярын сайхан өдрөө зогсож явах чинь өөрөө 5 дахь юм уу гэвэл үгүй байхгүй. Ухаалаг хүн бол илүү хурдны сонгоно. Энэ яагаад гэвэл тэр үнэ 5 дахь байна. За дараагийнх зүйл юу гэхээр тэр автобус дотор залуу гэр бол за нэг 2 хүүхэдтэй гэр бол бэлгээ тэврээд, бэлгээ чиврээд, хүүхдээ бас чирээд гээд аюу хүн нөхцөлтэй явж байгаа байхгүй. Одоо яг тийм нөхцөл байна гэж. Тэгээд суудлах уу гэж байгаа юм. Тэгээд хүүхэд бол явхааргүй. Ер нь л тэр их тийм зовлон ертөнцийн тухай ярьж. Тэр автобус. Тэгэнгүү чийдлээ юу гэж байгаа тэгэхээр ингэж явахаар 500 төгрөг аваад явчаа чи ядаж гэж. Үгүй ээ 500 төгрөг авангууд суудалтай болох юм. 500 төгрөг авангууд яах юм? Хүүхдийн өөр хүн тэрвэрж өгөө явах юм. Үгүй байх. Ямар чийдлгүй мөртлөө гарцсан өөрөө байгаа оноогүй юм зүйлийг ярьж. Тэгэхээр өөрөөр хэлбэл 500 төгрөг авсан чинь хэвэндэл байна. 500 төгрөг төлөнгөтэй хүмүүс соёлтой болно гэдэг асуудал болохгүй гэж. За харин нэг зүйл үнэн зүйлийг хэлсэн юм гэхээр төгжрөл үүсгэж яхад бол хамгийн гол хүчин зүйл бол автослоо байдгаа гэж. Энэ бол үнэн. Харин үүнээс гарах гарцуул соёлтой байя гэдэг уриалгыг тэр 300 сая төгрөгөөр явуулчихъя гэж. Тэгээ ер нь бол монголчууд тэнэг учраас төгжрээд байгаа аль эсвэл үнэхээр тийм муу адгийн муу хүмүүс үгүй би тэгж бодохгүй. Би яагаад цагаан сарын баярт тэгж дуртай байдаг вэ гэхээр тэр өдөр үнэхээр гоё байдаг. Хүн болгон тэр үнэхээр хараалын үг хэлэхгүй үнэхээр хамгийн сайхан дээр байдаг хүн болгон гоё харагддаг ч үнэн баг. Тэгээ тийм нөхцөлтөнд тэгвэл төр нь яагаад нэг бэлэг болгоод хурдан шуурхай явуулчих тэр илүү олон хүнтэй золох боломжийг олгочлохгүй мэй гэдэг асуудлыг л ярьдаг. За ингээ бодтой хүүднээс аргументуудаа дэмжиж яа. Нэгдүгээр нийтийн тээврээр зорчих сэдлийг төрүүлж өгөх юм байна. Үнэтэй байснаас үнгүй ах юм бол илүү их сэтэл төрөх нь бол хинт ч ойлгомжтой асуудал. За хоёрдугаарт нь бол замын төгжрлийг бууруулна гэж. Бид нар түрүүн бүр автобусаар метрлээ хэмжиж өгсөн тийм ээ. Тоо хэмжээгээр нь гаргаж өгсөн. За гуравдугаарт нь бол иргэдийн өв уламжлалаа дээдлэх суралцах боломж олгоё гэж. Энийг бол боломж олохгүй гэж үзээд байгаа юм гайх чинь сөрөгч. Ямар боломж байгаа юм бэ гэвэл өнөөдөр жаалгүй өвөө эмээтэйгээ золгох, илүү олон хамаатан садантайгаа танилцах, дотн болох боломжийг нь бид нэр 3 айлтай золгодог байсан бол 4 айлтай золгуулчаа гэж. Энд чинь өв уламжлалаа дээдлэж байгаа хайрандаа харилцаагаа тогтоож байгаа хэлбэр мөн биз. Энд нь төр мөнгө нарийнх шаардлага. Яагаад гэвэл төр 330 сая төгрөг гаргахгүйгээд харамлах юм бол хариуд нь тэр хүмүүс чинь 5 цаг төгс ирэхэд хамгийн бага өртгөөр бодоход 2 тэрбум 445 сая төгрөгийн зардал гарч байна гэж хувь хүмүүс. Тэгээ манайд байдаг нэг нийтлэг алдаа бол жишээлх юм бол төрийн албан агчдад цалин нэмэнгүүд хувийн хвшлийг нь уурладаг. Юмныхаа уялдаа холбоог ойлгодог. Төрийн албан агч жишээлх юм бол цалин нэмэгдэх юм бол тэр хувийн хвшлийнхний чинь бараанаас аавна үст. Хувийн хвшлийнхний хийж байгаа талхыг эднэ үст. Эддэг юм багс нь эргээд тэр хөрөнгө нь хувийн хвшлийнхэн рүү орно шүү дээ. Тэгээ юмныхаа энэ уялдаа холбоог харах. Тэгээ бид нар өөрсдөө төрийн мөнгө хүмүүсийн мөнгийг хэмнээд байгаа хэрэг биш байхгүй. Харин ингэж үнгүй явуулж чадах юм бол харин жинхнээс 2 тэрбум 400 сая төгрөгийг хэмжиж өгч байгаа асуудал болох юм аа гэдэг хэлэх. За дөрөвдүгээрт нь бол иргэдийн цаг хэмнэх боломжийг олгоно гэдгийг ийм санаануудыг хэлсэн. За ингээд сөрөг хүчний хувьд бол 5 дахь байдлын тухай, нийтийн тээврийн алдагдaltaй байгаа байдлын тухай ярьсан. Тэгээ энэ бол яг энгийн нэгэн юу гэдгийг өдрийн ашигтай ажиллаж гинүү, ашиггүй ажиллаж гинүү гэдэг харьцаа биш. Монголчуудын уламжлалт сайхан баяр, их өв соёлыг илүү сайхан баярлуулах, илүү сайхан байх боломжийг бүрдүүлэх талаар итгэлцээ өрнөлөө гэж ойлгож байна. За ингээд нэгтгэхэд үгнээд үзэх юм бол шиний 1 2 3 хотын засгийн хорооллууд руу нийтийн тээврийг үн төлбөргөө зорчуулах нь бол дараах бидний төвшүүлсэн 4 аргументаар нотлогдож байна гэж үзэж байна. Та дотны хүмүүстэй дуртай дууг нь бэлгэлээрэ. Дуртай хөгжмөө Uni Music-с. Засгийн газар бол хүрээллийг сайн зөв тодорхойлоод үндэслэл тэгээ түн тохирсон тооцоо судалгааг бас нэлээд боломжийн гаргаж өглөө. Өөрсдөө их итгэлтэй байлаа. Миний эхний төсөөлөл бол тухайлбал ер нь тэгж үн төлбөргүй үйлчлэх шаардлага байгаа мó да гэсэн төсөөлтөй байсныг мань харин эсрэгээр харин ч шаардлагатай гэдэг бол гаргаж өгч чадлаа гэж ойлгож байна. Зөвхөн сөрөг хүчний хувьд бол хүрээллээс салсан ч гэдэг юм эсвэл бас нэлээд юу гэдэг мэтгэлцээнийхээ агуулгын хүрээнд бас нэг ойлгохтой юу гэдэг сайн гаргаж өгч амжсангүй
бас одоо сууж байгаа байдал ч гэсэн жоохон өөртөө ихтгэлгүй болчихвол гэж харагдаад байна. Тэгээд би ялалтыг засгийн газарт өгч гинэ. Шинийн 1 2 3 гэдэг хүрээлч гэж ер нь юу аах вэ? Ер нь бол чи угаасаа шийдлээрээ өгөгдсөн юм штэ. Та нар харин нийтийн тээвэр гэдэг өгөгдлөө өгч болох байсан. 40-с дээш суудалтай суудлыг гээд. Жишээ нь микроавтобус ч юм бас нийтийн тээвэр штэ. Такси ч бас нийтийн тээвэр штэ. Тэгэхээр энэ бусад машиныг яах юм гэдэг нь ерөөсөө ойлгомж байсангүй л дээ. Энэ нэг олон нийтэд үйлчилж байгаа машинууд ч өөрөө олон нийтийн унаа болж байгаа штэ. Тэгэхээр зүгээр хүрээллийг шинийн 1 2 3-нд өгнө гэж хэлэхээсээ илүүтэйгээр нэгэнт зорилго нь төгжрөл рүүгээ олон хүн рүүгээ өгч байгаа юм бол 40-с дээш судалтай том аврын автобусын хүрээнд эсвэл зүгээр юу гэдгийг микроавтобусын хүрээнд ч юм уу энэ хүрээл бол ингэж л асуудлаар л хязгаарлагдах ёстой шүү дээ. Аль ач холбогдол нь байна вэ гэдгийг бол би бол зүгээр засгийн газрын ярианаас бол яг нь ер нь бол явбал илүү олон хүн хамаатан садантайгаа зоглох юм байна л гэдэг ойлголтыг төрж байгаа. А буцаад сөрөг хүчин маш олон зүйл дээр одоо сөрөг дайралтуудыг хийж болох байсан байхгүй юу? Болох байсан. Гэтэ танах ерөөсөө ч ганц 500 төгрөгтөө ноцолцсоор байгаа л дуусгачлаа. 500 төгрөгөөр явъя л да тэгвэл эн чинь өөр гарц штэ гэл ингээл ноцолцсоор байгаа л дуусгачихж байгаа байхгүй юу? Тэрний оронд яг саяны энэ үнэхэр төгжрэл гэ тэ. Автобус нь яваад хахад машин хажууд нь яваад тэгээд төгжирчээвэл одоо тэгээд яах вэ? Түр татаасаа өгчнө. Тэгсэн хэрнээ буцаад зорилгоо биелүүлээгүй. Тэр төгжрлөө бууруулад хурдан шуурхаа золгуулах зорилгоо биелүүлээгүй. Жишээ нь цагаан сар бол яг 9 сарын 1-ний адилхан байхгүй те. Автобус нь ч явдаг, машин нь ч явдаг. Тэгсэн хэрнээ түр магадгүй автобусаа үнэгүй болгосон ч машин бол явж л авах байсан. Энэ одоо харьцаа тэгж их буурал одоо жигтэйхэн одоо төгжрэлгүй болоод сайхан болох уугүй юу. Зүгээр зарим тохиолдолд бол цагаан сараар бол автобусаар үнгүй явуулахынхаа оронд автобусаар зорчуулдаг цагаа уртасгаад өгчих юм бол магадгүй хүн айжуу 50% ингээд нэг айлаа эсэд нийтийн тээврээрээ харин тухтайхан шиг зорччих юм болооч гэдэг юм. Ингээд нэг янз янзын гаргалгаануудыг өөдөөс нь гаргахынхаа оронд зөвхөн төлбөртэй холбоотой юм ярьсаар байгаа л дуусгаж байгаагаар надад бол бас жоохон харамсалтай санагдлаа. Илүү ихтгэл үнэмшлийг бол засгийн газар төгсөн. Гэхдээ засгийн газар сайн байсан гэхээс илүү сөрөг хүчин нэлээд тааруу тоглосон гэж би бол өвдөө ойлгож байгаа. Бодиттой зүйл ярих хэрэгтэй. Тэгээд төгжрөл богиносоо тэгээд яг цаашаа юунд хүрэх гээд байгаа гэдэг нь ч бас асуудалтай л зүйл. Сөрөг хүчинд бол илүү давамгай байдал өгмөр санагдчих. Засгийн газар бол ягаад ялагдал шалтгаан нь юу байсан бэ гэхээр зэрэг хөөсөрч байгаа байхгүй юу? Одоо бол жаахан бодиттой амьдрал руугаа орох хэрэгтэй. Хөрсөн дөрөө буух хэрэгтэй. Тэгэхгүй ингээл хөөсрөөл биш. Яг үндсэндээ бол газар дээрээ бууж яг хүний амьдралыг мэдэрч байж л цаашаа юм ярина уу. Залуусын оролцоог дэмжигч Unitel Group. Ерөнхий ивент тэтгэгч яг одоо яг эндээс Pepsi брэнд. Ерөнхий ивент тэтгэгч хөгжилд хүргэх Монголын жигүүр Хүннүү Air. Ивент тэтгэгч дэлхийд танигдсан Монгол брэнд Говь. Univibe үзүүлж байна. A-Sound хамтлагийн Forever 247 тоглолт 2015 оны 2 дугаар сарын 14-нд 19 цагаас Crocus ивент хоолт болно. Зөвхөн Unitel-ийн хэрэглэгчид GG карт ашиглан GG оноогоор тоногтын тасалбараа 20% хөнгөлөлтөөр нэр аваарай. GG оноогоор хөнгөлөх тасалбарыг Unitel-ийн 40,000-д хороолол өргөө 2 салбаруудаас тоглолтыг Univision IPTV-гийн 88 дугаар суугаар шууд дамжуулан үзүүлнэ. Forever 247. Монгол ашиг байгалийн мөнгө. Намруулийн шин загварууд худалдаанд гарлаа.
ч сар шин өргөн дэлгэр болд юм байна. Ах нь ингээ хөдлөе дөө. За. Үгүй яха. Сууж гараа. Хүй, агуудаа ирж байгаа. Мянгат малчаахта ямар бэлэг өгөх юм бэ хоёлаа. Харин баргийн тоохгүй дээ. Минийхөө бэлгэндээ явлаа. Ийлээ. Хондан цагаана бэлгэлвэл ямар уу? Нэрээ тгий. Алинаш. Хурвыны даллаг болсон хундан цагаан карта дэлгэе. Шинэхэн гарсан Unitel-ийн картаар шинийн 8-ны дотор амжид цэнэгэл байс. Дахин арвжих давхар бэлэгтэй дандаа үржих ариун бэлэгшээлтэй юм аа. Ах минь. Гэлала. Тал дүүрэн бэлчих хундан цагаан сүргээсээ таалан бэлэгшээж хургахтай хонь нэгийг зүсэлье ахын. Сар шинийн бэлгийн карт худалдаанд гарлаа. Хундан цагаан бэлгийн картаар шинийн 1-ээс 8-ны хооронд дансаа цэнэглээд цэнэглэсэн картын нэгжээ 2 дахин арвижуулан аваарай. 10 ширхэг бэлгийн карт бүрт нэгийг бэлгэнд сар шиндээ сайхан шинлээрэ. Unitel Group. За миний бодлоор бол ердийн үед энэ автомашины дугаарын хязгаарлалтыг явуулахыг дэмждэг л дээ. Зүгээр яг сар шинийн хувьд гэхээр яг хувь иргэн хүний хувьд өөрөө юу гэж бодож байна? Ер нь бол яг 7 хоногийн нэг өдөр бол нөгөө хишиг өдөр гэдэг шиг одоо хүн болгоны хувьд бол автомашина унахгүй байх юм журам үйлчилж байгаа. Тэр ч гэсэн яг тухайн өдөр хэд өдөр таарч ийн гэдгээр бол яг амьдралын хэв маягт тодорхой хэмжээний өөрчлөлт оруулдаг л да. Тэгээд яг сар шинийн өдрүүдэд одоо ийм хязгаарлалт хэрвээ хийгдэх юм бол миний хувьд бол хүлээн зөвшөөрөхөд ер нь бол бэрхтээ. Яг нөгөө үндэсний баяр ёслолын үе одоо бас арай хүн болгоно амралтын өдрүүд бас тийм ээ ажлын өдрүүд бас. За энэ бол мэдээж бол мэтгэлцээний маань үзээд одоо юу гэдэг манай залуучууд нь тэрнийхэн зөв энийхэн зөв гэж хэлцэх эрх бол үзэгчдийн манд бол нээлттэй байгаа. За үүгээрээ бид нар ямар нэгэн байдлаар бас энэ шийдвэр гаргах гэж байгаа юм биш үү? Шийдвэр гаргагчнаас бас нөлөөлж байгаа хэрэгч бас биш. Зөвхөн ерөнхийдөө бас энэ оролцож байгаа мэтгэлцээнд оролцож байгаа залуучууд маань ч гэсэн бол иргэдийн маань төлөөлөл учраас ямар байр суурьтай болтлоо мэдээж харууллаа. За манай Меди сахи болон маань хэлж байгаа өнөөдрийн маань Меди сахи болонгоор манай Золзойг бэлтгэсэн хөтөлбөр байгаа. Энэ талаар хэлэлцүүлье. Тэгэхээр манай улс төрчин манлайлагч төслийн 30 оролцогчдын дунд бол 2 зол заяа байгаа. Нэг нь бол Хүсгэл аймагаас төлөөлөн оролцож байгаа зол заяа байгаа. Нөгөө нь бол Солонгос улсад суралцаж байгаад манай төслийн тухай мэдээллийг аван өөрөө эх орондоо хүрэлцээрж манай төсөлд оролцож байгаа ийм оролцогч. За зол заяагийн хувьд бол эрүүл мэндийн даатгалын тухай хуулинд бас тодорхой заалтыг авч өнөөдрийн санаа бодлоо илэрхийлж байна. Тэгээд ер нь өнөөдрийг хүртэл хүрсэн оролцогчдын маань хувьд бол яг эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг бол нэлээд анзаарч одоо сонгож авч үзэгчдэд хүргэж байгаа. Тий, эрүүл мэндийн даатгал дээр бас тодорхой хэмжээгээр зохицуултыг нь сайжруулах асуудал байна л гэдгийг манай оролцогчд маань нэлээд олон. Миний бодлоор 5 дахь удаагийнх нь хөндлөн тавьсан асуудлыг боллоо. Тийм учраас бас энэ ер нь бид зөвхөн төслийнхаа хүрээнд асуудлыг ингээд сэтгээд орхих биш тийм ээ. Тодорхой хэмжээгээр манай энэ залуучуудын тавьж байгаа асуудлуудыг цаашаа холбогдох хүмүүст нь бас албан бичгээр төслийн зөв сөргүүлээ гэсэн бодолтой байгаа. Ялангуяа эрүүл мэндийн даатгалын асуудал дээр маш олон асуудал гарч байна. Тийм учраас бид нараас эрүүл мэндийн яамд төслийн хэмжээг нь бас юм болно. Хэрвээ та бүхэн бас хүсэх юм бол манай манлайлагч цэгийн маань гэдэг цахим хуудас байгаа. Манай цахим хуудас дээр бас манай залуучууд маань өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлж асуудал төвшүүлсэн нийтлүүд бичиж байгаа. За холбоо орох гэсэн хаягаар нь бас та өөрсдийнхөө бас санал бодлыг хэлэх боломжтой. Ер нь иргэдийн маань дунд ч гэсэн бас энэ хуулийн энэ заалт ингэж хэрэгжихгүй байна гэдэг одоо ийм шүүмжлэлтэй байр суурь байгаа бол манай манлайлагч цэгийн маань цахим хуудас руу хандараа гэж хэлмээр байна. За ингээд нэвтрүүлэг маань Меди сахи болонгаар үргэлжилж байна. Өнөөдөр манай Меди сахи болонд даатгуулагч таныг урамшуулъя буюу иргэний эрүүл мэндийн тухай хуулийн урамшууллын хуулийн хэрэгжилтийн талаар та бүхэнд мэдээллийг хүргье. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай 7-гийн 8 дараалсан 3 жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээ аваагүй даатгуулагчийг нэг удаа эрүүл мэндийн бүрэн үзлэгт хамруулж урамшуулах бөгөөд журмыг нь нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батлана. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар бол даатгуулагч эрүүл мэндийн даатгалын шийдвэрлэлээр тогтмол төлсөн боловч сүүлийн 3 жил эрүүл мэндийн даатгалын сангаас одоо тусламж үйлчилгээний зардал гаргуулаагүй тохиолдолд бол даатгалын сангаас урамшууллын одоо зардал гаргуулах
ихтэй гэж заасан байдаг. Урамшууллыг би бүрийн тодруулах юм бол 14 оны 9 сараас хойш 80,000 төгрөг болж өөрчлөгдсөн гэж сонссон. Тэгээд энэ талаар арт иргэд маань ямар шүү мэдээлэлтэй тийм бол энэ урамшууллын тусламж үйлчилгээ маань бол энэ 2014 оны 9 сараас шинээр хэрэгжиж эхэлсэн зүйл бол огт биш л дээ. Урд нь бол нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2009 оны 38 дугаар тогтоолоор бол энэ урамшууллын тусламж үйлчилгээ бол хийгдэж байсан. За энэ тогтоолд бол 22,000 төгрөгийн тусламж үйлчилгээг бол даатгалын сангаас бол олгодог байсан. За 2014 оны 5 сарын 28-ны өдрийн нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор бол энэ журам маань шинжилэн батлагдсан байгаа. За энэ одоо журмын хүрээнд бол одоо даатгалагчийн эрх үүрэг, нийгмийн даатгалын байгууллагын эрх үүрэг, за тэгээд урамшууллын багцыг бол тодорхой зааж өгсөн байгаа. Хувьсах зардлын хэмжээ маань бол 3.6 дахин бол нэмэгдэж 80,000 төгрөг бол болсон байгаа. За даатгуулагч маань бол харьяал харгалзахгүй үйлчлүүлэх боломжтой болсон. За мөн оншилгоо шинжилгээний багцаа болон одоо урамшуулалд орох эмнэлгээ бол өөрөө сонгох боломжтой болсон зэрэг ийм давуу талтай байгаа. 2014 онд бол бид нар сүүлийн 3 жил за 2011, 12, 13 онд бол даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гаргуулаагүй даатгуулагчаа бол мэдээллийн базаасаа бол шүүж гаргасан байгаа. За 2014 онд бол нийтдээ 186 мянган хүн бол урамшууллын эрх нь бол үүссэн байсан. За 2000 энэ тогтоол бол батлагдсанаас хойш бид нар бэлтгэл ажлаа хангаад 2014 оны 9 сараас бол энэ урамшууллын тусламж үйлчилгээг бол улсын хэмжээнд бол зохион байгуулсан. За 2014 оны тайлангаас бол аваад үзэхэд нийтдээ бол 20,000 орчим даатгуулагч бол урамшууллын эрхийн баталгаачлалтаа бол хийлгэснээс 10 гаруй мянган даатгуулагч бол яг урамшууллын тусламж үйлчилгээнд бол хамрагдсан байна. 80,000 багц нь яг одоо айл эмнэлгүүдэд өмнө нь бол би улсын эмнэлэгт зөвхөн улсын эмнэлэгтийг сонсч байсан. Энэ удаад бас яг зөвхөн улсын эмнэлэгтэй хамрагдах хэрэгтэй байгаа юу? За энэ удаа бол улсын болон одоо хувийн эмнэлгүүд бол энэ урамшууллын тусламж үйлчилгээг бол хамтран зохион байгуулах боломжтой байсан. За урд нь бол зөвхөн улсын эмнэлгүүдэд зөвхөн аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг бол зохион байгуулдаг байсан бол энэ удаа бол одоо хувийн хвшлийн эмнэлгүүдийг бол бид нар төлхөө оруулахыг бол зорьсон. За энд улсын хэмжээнд бол нийтдээ 68 эрүүл мэндийн байгууллага сонгогдсноос Улаанбаатарт бол 38, орон нутагт бол 30 эрүүл мэндийн байгууллага бол сонгогдсон байгаа. Оншилгоо шинжилгээ нь бол 3 багцтай. За ерөнхий багц буюу 1-р багц гэж байгаа. За энд нь бол ерөнхийдөө даатгуулагч маань өөрийнхөө одоо эрүүл мэндийн эрсдэл нас үеэсээ бол шалтгаалаад бол багцаа сонгох боломжтой. За энд бол ерөнхийдөө голдуу ерөнхий шинжилгээ, цусны шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ, биохимийн шинжилгээ, одоо хэвлийн одоо цулаг хэрэгтэй эхот харуулах иймэрхүү шинжилгээнүүд бол багцсан баавал 2-р багцт нь бол хавдрын шинжилгээ гэж орсон байгаа. За энд нь болохоор голдуу хавдрын одоо маркеруудыг бол тодорхойлох боломжтой. 3 нь бол харшлын багц гэдэг одоо харшилд өртөмтгийн хүмүүс бол энэ багцыг бол сонгох боломжтой. Эрүүл мэндийн даатгалаа байнга төлдөг үү те? Би ч одоо эрүүл мэндийн даатгал гарсан оноос эхлээл урамшуулалтаа хэр хамрагдаж чадчихэв. Урамшуулал гэж яахгүй. Би өөрөө эрүүл мэндийн даатгалаар шүүдмэ дайр зүрийн үйлчлэгээ хэлчихдэг. Шинэ гарсан 14 оны 9 сард батлагдсан шинэ урамшууллын талаар мэдээлэлтэй байгаа юу? Нийгмийн даатгал төлж байгаагаар одоо ингээд бүгд мөх төрүүлээд тэгэхээр имлэг твтж байгаа өнгөө өвтж байгаа шүү дээ. Тэрийг урамшуул гэж одоо яваад байгаа шүү дээ. Баянга төлж явах хэрэгтэй гэсэн одоо өөрсөнд хэрэгтэй учраас төлж явдаг шүү дээ. Эрүүл мэндийн даатгалын урамшууллаа авч чаддгүй. Эрүүл мэндийн даатгалын хувьд шимтгэлээ би бол өөрөө зүгээр эдлээгүй. Тэгэхдээ ер нь бол тэр хууль гарсныг мэдэж байгаа, сонсцсон. Би яг өөрөө бол тийм шинжилгээнд хамрагдаагүй явж байна. Өнөөдөр болтлоо. Байнгын төлдөг. Эрүүл мэндийн даатгалаа төлөө та урамшууллын үйлчилгээндээ хэр хамрагдаж чаддаг вэ? Хамрагддаггүй, ерөөсөө хамрагддаг. Урамшууллын талаар ямар нэгэн мэдээлэл танд байдгүй? Байхгүй шүү дээ. Одоо тэгээд нийгмийн даатгал юу ч одоо тэгээд тэтгэвэр мэтгүрт гарахтал юу яадаг. Нийгмийн даатгал дотроо тусдаа эрүүл мэндийн даатгал гэж байгаа. Та эрүүл мэндийн даатгалаа төлөөд улсын эмнэлэгт юм уу ямар нэгэн шинжилгээ ихэд хөнгөлөлтөө авч идэлж чаддгүй. Авч чаддаггүй шүү дээ. Ер нь одоо ингээд сумын аптект очиод л эмээ ингээд хөнгөлөөд авъя гэхдээ хөнгөлж өгдөг шүү дээ. Эрүүл мэндийн даатгал төлдөг хэрнээ.
Одоо яг манай төмөр замын эмнэлэг бол ер нь үнэгүй бүх юм юу яадаг болсон байлээ. Шинжилгээ, мэнжилгээ одоо эмчилгээ бол бүгдийг үнэгүй авдаг болсон байлээ. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулинд одоо өөрчлөлт шинжилгээг зайлшгүй шаардлага бол гарсан. Тэгэхээр энэ удаагийн хуулийн шинжилсэн найруулгын одоо төслийн гол зорилго нь иргэд маань эрүүл мэндийн даатгалдаа даатгуулаад шимтгэлээ төлөөд байгаа мөртлөө яг одоо эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмийн үний хөнгөлөлтийн үйлчилгээ авахаараа одоо хувьяасаа дахиад нэмэлт төлбөр төлөөд байна. Тийм учраас энэ одоо төлбөрийн хэмжээг бас бууруулах. За тэгээд ер нь бол эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг бас оновчтой тогтоох. За дээрэс нь одоо даатгуулагчдад одоо чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх. За ер нь бол эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бас одоо боловсронгуй болгох, эрүүл мэндийн даатгалын цахим картыг нэвтрүүлэх, мэдээллийн нэгдсэн сантай байх. За дээрэс нь одоо даатгалын байгууллагын чадварыг сайжруулах гээд маш олон асуудлаар шинжилгээ өөрчлөлт хийгдсэн. За энэ дээр одоо тухайлаад бас аваад онцлоод хэлэх юм бол одоогийн энэ мөрдөж байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн даатгалд хамаарч байгаа тусламж үйлчилгээ бол нэлээд өргөжж байгаа. За энэ дээр одоо тухайлах юм бол одоо үзүүлж байгаа тусламж үйлчилгээс гадна одоо хавдрын хөнгөвчлөг тусламж үйлчилгээ байна. За хавдрын өвчний одоо өдрийн болон туяаны эмчилгээ байна. За жирэмсний одоо 7 хоногт хүртэлх жирэмсэн төрсний дараах жир одоо эхчүүдийн эмгэгийн одоо тусламж үйлчилгээ байж байна. За өртөг өндөр одоо мэс заслын тусламж үйлчилгээнд хэрэгжилж байгаа эмнэлгийн хэрэгсэл, ортез, ортопедийн үн гээд ийм олон одоо тусламж үйлчилгээг бол эрүүл мэндийн даатгалд бол хамруулж одоо өөрөөр хэлбэл хүрээг нь бол нэлээд өргөжүүлж байгаа. За ингэснээр сая одоо миний хэлсэн энэ тусламж үйлчилгээг авах үедээ даатгуулагчид маань эрүүл мэндийн даатгалын шимтгэл төрсөн мөртлөө одоо нэмэлт төлбөр бол их хэмжээгээр төлж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан энэ судалгаагаар аваад үзэхээр нийт одоо эрүүл мэндийн зардлын 41% бол одоо Монгол улсын иргэд өөрөө халааснасаа төлөөд байна гэсэн ийм одоо тооцоо судалгаа хийсэн байдаг. Тэгэхээр энэ одоо тоо мэдээг бас бууруулах. За эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг одоо бас иргэдэд шууд одоо хүргэхтэй даатгуулагч өөрөө одоо эрүүл мэндийн даатгалаа төлсөн бол ямар одоо эрхтэй байхын энийг одоо хуулиар бас нэлээд тодорхой заагаад өгсөн. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай 7-гийн 8 дараалсан 3 жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээ аваагүй даатгуулагчийг нэг удаа эрүүл мэндийн бүрэн үзлэгт хамруулж урамшуулах бөгөөд журмыг нь нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батлана. Иргэн та 2006 оноос хойш эрүүл мэндийн даатгалаа тасралтгүй төлсөн. Мөн дараалсан 3 жилийн хугацаанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ аваагүй тохиолдолд хувийн болон улсын эмнэлэгт 80,000 төгрөг хүртэлх эрүүл мэндийн шинжилгээ тусламж үйлчилгээнд хамрагдах боломжтой юм байна. За энэ улс төрчин манлайлагч төслийн маань пүрэв гарагийн дугаар үгээр өндөрлөж байна. За оролцогчдын маань хувьд төслөөс өгсөн үүрэг даалгавруудыг гүйцэтгэхийн зэрэгцээ за эх 7 хоногт бол холын аян замд хамтдаа мордно. За Америк нэгдсэн улсад манлайллын чиглэлээр тусгайлсан хөтөлбөрт хамтдаа суралцаж мөн Америк нэгдсэн улсад бас тодорхой даалгавруудыг гүйцэтгэх юм аа. Өнөөдрийн нэвтрүүлгийн маань сонгуульд үзэгч та бүхэндээ баярлалаа. Шинэ 7 хоногийн эрч хүчээр дүүрэн эхлээрээ баяртай үзэгчтэй. Миний Монгол эврон цагийн хөгжиж
харамсаагүй ачиг нь хариулахын тулд дэвтэр дээр минь харамжаагүй